Тэгээ барилдад үтсэн. Усаа хазартаа насна. Халуулж байгаа юм чи. Нүдүүлэн, зодуулан, цус гарна, нулимс гарна, ус гарна те. Би юу хийж вэ гэж бодчихсон. Тэгээ ер нь анх бол надад жоо хайцтай байдаг байсан. Муу барилдад зүгсний минь нэр явж байгаа, ах нарын минь нэр явж байгаа. Маш гоё энерги авдаг юм уу? Маш олон хүмүүс дэмжиж тэр хүмүүсийн ачааг хариулах болохгүй гэж бодвол хамгийн ер нь бол муухай чинь ойл угаах шүү дээ. Ойл угаан. Тэгээ бүгд нэг цолгүй бөхчөө чинь ер нь бол тэр ажлыг хийдэг. Хэрвээ энэ ажлыг хиймэргүй байгаа бол цолтой бол гэж юм чинь. Би үгүй хиймэргүй байсан. Тэгэл хичээхгүй болохгүй. Сая өнгөрсөн болсон тийм. Би сая энэ зон очиж ирсэн. Би сая скиог цалавснаас хойш очиж сая л утсан л та. 2-3 жилээр очсон уу тий. Би нөгөө очныг хэлэг утсан. 6 сард амралтаар очихдоо би очныг хэлэг утсан. Хүмүүс нэг ер нь нэг хүн амт мэдээгүй байна тий. Гэтэ сая 10 сард бол нөгөө авраг цолны нарийг хийхэд утсан болохоор хүмүүс мэдчихсэн баг л та. Ер нь би Монголын зоныг их сондоос. 130 гэхээр яг бидэд очих зав байдаг байсан. Тэгээд очих гэхээр нэг өсрээд 7 хоног уу 5 хоног уу гэдэг. Тэгээс энэ тийш нэг бэлтгэл нэг хээрийн бэлтгэл дээр явждаг болохоор маш их завгүй болчдөг болохоор. Тэгээд ер нь бол Монголын одыг бол Японд харна гэж байхгүй шүү дээ. Монгол бол сайхан од харагдсан зон тий. Монгол бол зон ингээд шүн ингээд од хараад ичмаар шүү дээ. Тэгээд энэ ч бол тэгэж од мод харагддаг болохоор бидний бодлого нэгтэй. Ер нь бол хүчний бэлтгэл хийж байхдаа дуу сонсдог. Яг сумогийн бэлтгэл, өглөөний бэлтгэл дээр тэгэх ямар ч боломж байхгүй болохоор хүчний бэлтгэл хийж байхдаа дуу хуурыг сонсдог. Тэгээ ер нь бол десантын тэр дуу маш их сонсдог байсан. Тэгээд ер нь дуу рэпер десант ч надтай жоо хуурай ахтугийн барилгатай. Японд ирдэг, ирэхээр нь уулздаг тэгээд. Тэгээд тэр дуу дуулна гэдэг байсан. Тэсн яг тэнцэд намайг дуудаж гаргаж ирээд дуулуулна гэж та бодоагүй. Нэгэнт гарсан юм чи ингээд. Ер нь тэгэл ер нь сумоч биднэрт чи яг амралт гэж нэг ер нь их байдгүй. Маш хэцүү шахуу цагийн үеэртэй. Ер нь бол хамгийн дөрөв сумог холбооны ажил нэг төгсдөг гэдэг болохоор сумог холбооны ажлын сумог холбооноос тим ажил гэх юм бол заавалж хүчгүй болохгүй л дээ. Тэ яг нөгөө барилдахын өмнө Монгол гэж угаасаа зарлуулдаг. Монгол Улаанбаатар гэж зарлуулдаг. Гэтэ ер нь анх бол надад жоо хайцтай байдаг байсан. Муу барилдаж болохгүй тий. Муу барилдад нутаг улсны минь нэр явж байгаа, ах нарын минь нэр явж байгаа, гэр бүлийн минь нэр явж байгаа. Ер нь их хайцтай байсан шүү дээ. Тэгээ их стресс авдаг байсан. Тий. Одоо тэгээд ер нь тасчихжээ. Тийм шүү дээ. Сумо барилд маань сумо дурц өгч чинь тий. Ирээд Японд ирээд сумо барилд маань сумо дурц өгч. Тэгээ барилдад үтсэн. Усаа хазартаа насна. Халуулж байгаа юм чи. Нүдүүлэн, зодуулан, цус гарна, нулимс гарна, ус гарна тий. Тарих толгой хөдлөн дандаа мөргөлж байгаа юм чи. Би юу хийж вэ гэж бодчихсон. Маш гоё энерги авдаг юм уу? Маш олон хүмүүс дэмжиж тусалдаг. Тэр хүмүүсийн ачааг хариулах болохгүй гэж бодвол хичээж байна да. Би чинь яг жирөө зэндан цолтой бүх болохын хүртлээ би нэг жил хагас нөтөр би гарч ирсэн. Тэгээ ер нь бол тэр зодуур, модуур, нүдүүр тэгээд тэр нөгөө ажил төрөл тэр ойл угаа хамгийн ер нь бол муухай чинь ойл угаах шүү дээ. Ойл угаан тэр бүх хүмүүс тэгээ бүгд нөгөө цолгүй бөхчөө чинь ер нь бол тэр ажлыг хийдэг. Хэрвээ энэ ажлыг хиймэргүй байгаа бол цолтой бол гэж юм чинь. Би үгүй хиймэргүй байсан. Тэгэл хичээхгүй болохгүй. Тэгэл өцрэл гарч ирсэн дээ. Дэмжиж байгаа хүмүүс чинь тэгэл угаасаа өөрөөр хэлэх юм бол нөгөө сумогийн дэмжиж 15 хоног болдог тий. Тэгээд нэг жил 6 болно. Тэр 15 хоногт ч угаасаа яг Японы хамгийн том инээжгээ телевизээр гарч байгаа. Тэгээ авраг тэрийг зөж орж тэр нөгөө дэмжиж байгааг хийж өгч байгаа хүмүүс нь тэр гişүмаа шинийхээ доор нь өөрсдөө компанийн нэрийг бичдэг тийм юу таахгүй. Компанийн нэр юм дэмжиж байгаа хүмүүсийн нэр мэр ямар нэг юм нэр мэр бичдэг болохоор тэрийг сурталчилж байгаа байхгүй бас нэг утгаараа нөгөө зурагтаараа 15 хоног гарахар чинь 15 хоногийг тэр зүйл шүү дээ тий.